Мүлгэр хөө мөнгөн үлгээтэй тэр юу вэ хүүхдүүдээ? Долоо ногоон өндөгтэй доглон шаацгай. Үлгэр хүү эхэлж байна. Эрт цагт долоо ногоон өндөгтэй доглон шаацгай байжээ. Гэтэл нэг өдөр үнэг хурж ирээд долоо ногоон өндөгнөөс нэгийг өгөөч би идий гэжээ. Тэгтэн шаацгай би өндөгнөөсөө өгөхгүй гэж хэлжээ. Чамайг өндөгнөөсөө өгөхгүй бол алсын чинь тоосыг гаргана, алтан улаасыг чинь хуг мөргөнө гэж үнэг хэлжээ. Шаацгай айгаад нэг өндөг өгчээ. Тэр цагаас хойш үнэг шаацгайг айлгаж өдөр бүр ирсээр шаацгайд ганцхан өндөг үлджээ. Ингээд шаацгааг уйлаад сууж байхад нь огт нь гарч ирээд залт үнгэнд хэлэх үг зааж өгчээ. Ингээд шаацгай сүүлийн ганц өндгөө сэргэлэн огтны ачаар хамгаалан авч үлджээ. Хүүхдүүдээ өнөөдрийн үлгэр үүгээр жаргаж байна.